За бүгдний шаббат минь дүргий. За YouTube үзэж байгаа итгэгч ахын дүүстэй бас шаббат минь дүргий. За хэдүүлээ хамтдаа Бурхны үгийг хуваалцахаас өмнө хамтдаа ариун сүнс хуваалцаа залбирцгаая тий. Гайхалтай эзэмний сайхан ариун шаббат өдрийг бидэнд өгсөнд баярлалаа. Бид бүхэн өнөөдөр оюун санаагаараа зүрх сэтгэлээрээ амархыг хүсэж байна эзэн. Бүх санаа зовнил, бүх асуудал бэрхшээлээ танд даатгаж орондон зүрх сэтгэлдээ эзэм таны үгийг оруулахыг хүсэж байна. Тэгээ таны үгээс бас суралцаж амьдралдаа хэрэгжүүлдэг үүстэй итгэгчид байхад та бидэнд туслаарай эзэм. Тэгээд энэ цаг мөчийг танд даатгая. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнгөрсөн 7 хоногт юу үзлээ хэдүүлээ санаж байна уу? За манай заримдаа бас 7 хоногийнхоо юмыг мартчихад байгаа шүү. За хаадсан тэлэрийн тухай үзсэн тий. За хаадсан тэлэрийн тухай юу ойлгосон бэ? Яг ингээд өнгөрсөн сургаалаас ингээд зүрхэн чи хүрсэн үг юу байв? За зуучлан залбирал тий. Хаадсан тэлэрийн төлөө ээж нь, охин нь одоо үгүй ээж нь, эгч нь одоо маш сайн залбирж ирсний үндсэн дээр Бурхныг хүлээж авсан тий. За өөр шөрөгийн зүрхэнд нь хүрсэн зүйл нь юу? Ямар ч үед ингээ аягүй мэдгэлтэй өмнөж байх. Тийм баймар санагдсан. За миний хувьд болохоор надад бүр аягүй хүрсэн зүйл нь орой унтахтаа унтаж чаддгүй нойр нь холждөг байсан тий. Юунаас болж вэ? Би ийм байртай болчих юмсан, ийм мөнгөтэй болчих юмсан, машинаас солилцсон юмсан, тийм юм бодож санаа зовдөг. Юуны төлөө гэхээр Бурханд итгэхгүйгээр маш олон хүмүүс үхэж байна шүү дээ гэж санаа зовж унтаж чаддгүй байсан гэж байна. Тийм юм санаа зовж. Тэр Бурхан магадгүй биднийг тийм нийтлээ санаа зовж байгаасаа гэж хүсдэг баг. Тэрнээс биш ийм дутуу байна, би ийм юмтай болмоор байна гэж биш тийм ээ. Тэр бол бидний амин хувийн үзлүүд баг. За өнөөдөр бид бүхэн нэгэн гайхалтай түүхийг бас судлах болно. Вау, энийг уншиж бэлдэж байхдаа маш их зүйлийг ойлгож авлаа. Тэгээ та бүхэнтэй бас энийг хуваалцъя гэж бодсон. Та бүхэн ажлын ярилцлаганд орж исэн үү? Ажлын ярилцлаганд орж исэн юм байна уу? За манай хүүхдүүд бол угаасаа орнох бах тийм ээ, том болоод. Өөр одоо за чагаана ажлын ярилцлаганд орж исэн. Өөр ажлын ярилцлаганд орж исэн юм байна уу? Орж исэн тийм. За би бол ажлын ярилцлаганд орж үзээгүй. Одоо 40 настай. Тэгэхэд мэдэхгүй ямар байдгийг усаа мэдэхгүй байна. За ер нь ингээд хүмүүсийг ажиглаж байхад бол ажлын ярилцлаганд бэлтгэхэд яадгүй. Өөрийгөө маш сайн бэлдэнэ үстэй. Тэ юу ярихыгаа бэлдэнэ. Өөр юу бэлтэх вэ? Гадаад өнгө үзмжээ бэлдэнэ тэ. Одоо эмэгтэй хүмүүс бол ус гизгээ янслаад нүүр ам тэгээ хувц сунар гэл ингээд амар их юм бэлдэнэ. За эрэгтэй хүмүүс бол бас ингээд гонж өмсөөл тэ гутламтлаа таслал ингээд бэлдэнэ. Тэгээ давхар бас ярих юм а бэлдэнэ тэ. За энэ нь бол тэр ажилд сонгож байгаа хүмүүст маш чухал гэж үзэж байгаа. За одоо сүүлд жинзэн үеийнхэн ажлын ярилцлаганд орохдоо яадаг гэж. Ажлын ярилцлаганд орчоод гарахдаа за би таалагдвал та хэд рүү ярина гэх тэгээ гараа явдаг гэсэн. Жинзэнийхэн. Тэ та нар хэрвээ надад одоо ингээд таалагдах юм бол би эргээд залгана гэдэг. Ууг нь нөгөө хэд нь залгах хэрэгтэй зү тэ. Жинзэн үеийнхэн болохоор би залгана гэж. Би ингээд өөр компаниудад яаж байгаа тэгээ танах гайгүй байх юм би залгана. Нөгөө хэд нь ингээд шоконд ордог гэж. Тэ. За тэгэхээр ажлын ярилцлаганд ороход хүний нэг тийм бүр юм олон улсын судалгаа байна л да. Тэрний юу гэхээр хүнийг гаднаас нь хараад 7 секундэд хүнийг дүгнэдэг гинэ бид нар. Хин нэг тий. Одоо ингээд бид нар яг сүмийнхэн гişүүдийг ч гэсэндээ ингээд 7 секунд ингээд ажиглах нь шүү дээ. Тэгээд ерөнхийдөө дотроо ийм меморинда ингээд 7 секундын юм юу хийчдэг гэсэн. За энэ хүнийг ийм хүн дээ. Ийм одоо зүс царайтай, ийм хувц сунартай тий ингээд. Тэгэхээр хүн яаж ийн гаднах дүр төрх нь анхаардаг тий. Гаднаас нь хараа шууд дүгнэдэг. Гэхдээ та санаж байгаа бол гаднаас нь хараа дүгнчээд дараа нь ингээд яах вэ? Нилээн дотносонд ирсэн чи юу гэж хэлдэг вэ? Би чамайг ийм хүн гэж бодоогүй шүү дээ. Гэж хэлдэг. Тийм тохиол байдаг тий. Хөөх чичээс та айгүй айтайхан хүн биш. Гаднаасаа чи тэгж харагддаггүй шүү дээ гэдэг. Заримдаа тийм тохиолддог тий. За тэгвэл хэдүүлээ. Энэ дэлхий дээр болсон хамгийн анхны ажлын ярилцлага яаж явсан бэ гэдэг харъя. 3000 жилийн өмнө хамгийн анхны ажлын ярилцлага болсон гэхэд итгэх үү? 3000 жилийн өмнө. За 1-р Самуэль 16 дугаар бүлгийг хэдүүлээ харцгаая. За 1-р Самуэль бүлэг дээр хэрвээ та хэд санаж байгаа бол Самуэль иш үзүүлэгчийн тухай гарч байгаа тийм. Самуэль иш үзүүлэгч Саулыг хаан болгоод адислаад
Израильчууд яасан? Биднэрт ингээ хаан эрэхтэй байна гэж гуйсаар байгаад Самуэлийг хаан болгож авдаг. Хэнийг Саулыг хаан болгож авдаг тий. Самуэль тослоод. За тэгсэн чинь нөгөө Саул нь яасан? Гим нүгэлүүлдээд Бурхны өмнө зүвт байж чадаагүй. Тэгсэн чинь Бурхан Самуэлд хэлж байгаа байхгүй. За би Саулыг хаан болгохоо боллоо. Би өөр хүнийг сонголоо. Тэгсэн чинь Самуэль Бурханд тэгж хэлсэн. Үгүй тэгэх юм бол болохгүй шүү дээ. Би одоо Самуэль энийг мэдэх юм бол намайг айгуу бол алаа хийчихнэ гэд айж байгаа байхгүй. Саулаас яг хаанаас айгаад шүү дээ бас. Энэ талд нь Бурхан бас байгаад байгаа байхгүй. Гэтэл Самуэль Бурхантай маш ойрхон байгаа шүү дээ. Иш үзүүлэгч хүн байхгүй юу? Гисэн ирнэ яаж вэ? Саулаас бас айж шүү дээ, тий. Тэгэхээр Бурхантай бид нар ойрхон байх үед ч гэсэндээ биднэрт айц төрдөг байх нь. Төрдөг байх нь. Энэ муу зүйл бас юусоо биш. Бид нар айж болно. Окей? Харин тэрнгээрээ удирдуулагдаад цаашаа яваад иж болохгүй гэсэн. Тэр айцсараа. Гэтэл Бурхан Самуэлд юу гэж хэлж байгаа вэ гэхээр би чамтай хамт байх болно. Чи зүгээр миний хий гэснийг хий. Одоо яах вэ гэхээр охин тугал аваад тэгээд Бэтлехэм рүү очиж Исеягийн хүүхдүүдийг яах нь бүгдийг цуглуулад тэгээд энэ шатаал тахлыг өрг гэж хэлж байгаа. За Исея гэдэг хүн юу вэ гэхээр одоо 8 хүүтэй ийм хүн байгаа байхгүй. За ингээд Самуэль Бэтлехэм рүү ингээд очдог. За Бэтлехэм ямар газар гэлээ санаж байна уу? Эзэн Есүсийн мэндэлдэг газар тий. За яасан 3000 жилийн өмнө бүр одоо Самуэль Исеягийн гэр рүү очихдоо Бэтлехэм рүү бас очсон ба. За ингээд Бэтлехемд очисон чинь тэр одоо Бэтлехемийн ахмадууд нь ингээд бүр сандраад гарч ирж байгаа хгүй. Яг тэр үедээ Израилийн хамгийн шилдэг иш үзүүлэгч байсан байхгүй. Одоо манай монголоор бол нэг амар хамблам ирж ийн гэсэн үг байхгүй юу? Ойлгож байгаа? Яах вэ? Ахмадууд нь бүгдээр ингээд за юу болсон юм болоо манай одоо сум руу хүрээд ирлээ. Яасан юм болоо гэл ингээд айд сандраад гараад ирсэн. Та амар сайн явж ирж гин үү? Ямар зорилгоор ирсэн бэ гэл те. За би шатаал дахил өргөхөөр ирлээ. Исегийн гэр бүлийнхний бүгдийн дууд ариусгаж шатаал дахил өргөнө. За ингээд Исед хэлсэн бүх хөвгүүдээ ингээд цуглуулсан. 7 хөвгүүн нь ирсэн байсан. За ингээд 7 хөвгүүн нэрээд за энэ дээр цаашаа явж 16 дугаар бүлгийн 4 дээрээс ийхүү эзний айлцныг Самуэль үйлдэж Бэтлехэм рүү ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочирд нь дагжирсаар гарч ирээд гэж байгаа. Төрөний хэлснээр те айцтай гарч ирсэн. Та амар тайван ирвүү? Самуэль амар тайван. Би эзэн тахил өргөхөөр ирлээ. Бие ариусгах нь надтай хамт тахил өргөхөөр ирэх тун хэмэв. Тэр мөн Иси болон түүний хөвгүүдийг ариусгах нь тэднийг тахил өргөхөд өрөв гэж хэлж. За тэднийг орж ирэхэд. За Самуэлийн зорилго нь юу вэ? Одоо дараагийн хааныг тослох гэж байгаа байхгүй. За өмнө Саулыг тослоод хаан болгосон. Тэ? За одоо бол яасан? Бурхан дараагийн хааныг Исигийн хүүхдүүдээс сонгож байгаа байхгүй. Ингээ Бурхан зааварчилгаа өгөөд Бэтлехэм рүү очиод Исигийн гэрт очиод тэр 8 хүүхдээс нэгийг сонгох юм аа. Очиод сонгоотох гэж хэлсэн, тэ? За ингэсэн чи яасан? Иси болох дээрээ 7 хүүгүнээ цуглуулсан. Нэг хүүгүн байхгүй. За ингээд Исигийн өмнө Самуэлийн өмнө тэднийг орж ирэхэд Самуэль Илиабыг хараад буюу хамгийн том хүүгийг харж. Илиабыг хараад үнэхээр эзний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов гэж. За энэ бол юу? Самуэлийн өөрийнх нь бодол. Хамгийн том, хамгийн хүчрхэг, хамгийн гоё царайлаг ийм хүн залуу ороод ирж байгаа байхгүй. Гэтэл Самуэль дотроо юу гэж бодсон? Ямар сайхан хүчрхэг те хааны дүр төрхтөө, цэрэг жинжингийн дүр төрхтөө сайхан залуу бай. За энийг л Бурхан сонгосон бах та гэж дотроо бодсон. За энэ дэр юу болох нь харъя. Одоо энэ ч ажлын ярилцлага яваад байна шүү дээ. Тийм үү? Одоо нөгөө хамгийн нөгөө лаг нь ингээд орж ирж байгаа байхгүй юу? Тэ? Иси ингээд за миний хүү ороод. За бараг чийл бах та гэдэг ингээд оруулж байгаа байхгүй юу? Амар гоё хувц мууц. Одоо тэр үед мэдээж гонж зангам ингээд байхгүй шүү дээ, тэ? За ингээд орж иж. Тэднийг орж ирэхэд Самуэль Илиабыг хараад үнэхээр эзний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов гэж. Гэвч эзэн Самуэль айлдан түүний гаднах байдлын болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл хэрэгсэв гэж. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг гэж. Ямар вэ? Гайхалтай гоцтой. Хүн юуг хардаг гэж байна? Гаднах төрхийг хардаг. Ярьж байгааг нь хардаг. Үйлдэж байгааг нь хардаг.
Харин бурхан юуг хардаг гэж байна? Зүрх сэтгэлийг хардаг. Чи муу бодол бодлоод сайн юм хийж болдог байхгүй юу? Энэ яс хоёр нүртэй байна гэсэн үг. Ойлгож байгаа? Гэтэл бурхан тэр хүний зүрх сэтгэлийг нэрт хардаг. Өөрөөр хэлэх юм бол чи сайн юм хийж яагаад зүрх сэтгэл чинь сайн байна уу гэдгийг бас хардаг. Тэр ундраг нь зөв байна уу гэдгийг хардаг гэсэн. Ингээд юу чинь том ахыг нь хүний хувьд хамгийн шилдэг нь гарч ирж байхад бурхан юу гэж хэлсэн? Би энийг үл хэрэгсэн үг гэж. Хамгийн том дээр хамгийн сайхан харагдаж байгаа залууг зүрх сэтгэл нь биш ээ. Тийм учраас би энэ сонгоогүй. Ахыг нь сонгоогүй. За ингэж явсаар нэг нэгээр нь Самуэльтэй дараагийнх гэ бүгдээрээ ажлын ярьсан тэнцээгүй. Энэ дээрээс хэдүүлээ нэг зүйлийг бас суралцж байна. За түмэн хэдүүлээ яасан. Самуэль Саулаас айсан тий. Ойлгож байна? Би хэрвээ юу яриад байгаа юм бэ бурхан минь? Би одоо Бэтлехэм рүү очиод тэндээс өөр хаан сонгоно гэд хэрвээ энэ Саулын чихэнд хүрэх юм бол намайг ална нэстэй. Гэт айж байгаа байхгүй. Тэ? Гэхдээ айцаар өдөрдүүлгүйгээр бурхан амлалтаа өгөхөд яасан. Яг даалгасан даалгаврыг Самуэль хийдэг, тэ? За одоо дахиад нэг алдаа гарч байгаа харсан уу та? Ямар алдаа гарсан? Том ахыг нь ороод ирэхэд за энэ л бурханы сонгосон хүү байна да. Хүн байна да гэд яасан. Дотроо тэгж бодсон. Эндээс нь маш чухал нэг зүйлийг ойлгож. Самуэль бурхантай ойрхон байсан ч гэсэн алдаанууд гарч байгаа, тэ? Эхлээд яасан? Айсан айц. Энэ алдаа мөн. Гэхдээ бид бүхэн айж болохоор болно. Бурхантай ойрхон байж ч гэсэн бидэрт айц төрнө. Энэ зүгээр, тий? За дараа нэг том алдаа гарч байгаа нь юу вэ? Бага. За дараагийн том нэг алдаа нь юу? Өөрийнх нь бодол орж ирж байгаа үстэй, тий? Энэ л сонгосон хүн байна да гэд өөрийнх нь бурхны бодол биш. Гэтэл бурхан хэлж байгаа зүг ээ. Би наа залууг чинь сонгоогүй маа гэж хэлдэг. Гэтэл Самуэль ингэж болох байсан уу? Үгүй ээ, энэ л болох ёстой. За энийг л тослоо хийч. Гэт бурхны үгийг сонсолгүйгээр тэр том ахыг нь тосож болох байсан. Гэтэл тэгсэн үү? Тэгээгүй те. Энэ юу? Бурхны дуу хоолойг сонсож маш дуулууртай байгааг шинж гэсэн. Ингээд бурхан наад чинь бишээ гэж хэлэх үед дараагийнхыг дууцсан. Дараагийнх нь бас л бишээ гэж хэлэхэд дараагийнх нь дууцсан. Ингэж явсаар байгаад 7 бандыг нь долуулангийн явахад бурхан юу ч хэлсэн? Биш гэж хэлсэн. Тэгээд Самуэль гайхсан. Хөөе. Танаа дахиад хүүхэд байгаа юу? Гэж асуудаг тийм. Тэгсэн чи эсэ юу гэж хэлсэн? Манай хамгийн баг хүү маань хонд явцсан баг. Тэгсэн чи Самуэль юу гэж хэлдэг? Тэрийгэ дууд. Одоо нэг үлдсэн байгаа шүү дээ. Нөгөө ажлын ярилцлаганд гологдоод ирээгүй хүн. Тэ? Та эдийн сайн мэдих түүх байгаа. Майкл Жорданы түүх. Майкл Жорданы түүхийг та магадгүй өмнө сонсч байсан баг. Судлаад үзэх юм бол бас маш гайхалтай түүх гэдэг баг. Мэргэжлийн шигшээ багт те шалгаруулалт явагдахад ганцаараа гологдож үлдсэн. Юунаас болж? Намхан. Тэгээд яасан мэхтэр тэр зунжингаа өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн. Ингээд намхнаараа биш, чадвараараа дараа жил нь шигшээ багт орж байгаа. Та нар ямар нэг юмнаас гологдож үлдэх ямар гэж бодож байна. Ямар нэгэн том баяр ёслол болоход танд урилга ирэхгүй байх. Тэ? Тийм үе өнгөрсөн амьдрал чинь тохиолдож ирсэн үү? Ямар гэж бодож, тэ? Хэцүү байдаг, тэ? За би бас нөдлөн нэг том үйл ажиллагаанд өргөдөж чадаагүй байхгүй. Тэгээ дотроос ингээл харах хэвээр. Бүр ингээл шар гоцоогол дээс. Яагаад намайг өрсөн? Би ч одоо ийм тийм гэл ингээл. Тэгэл бурхан юу гэж сануулсан гэж. Чиний цаг болоог хүлээ. Зөв цагт нь би чамааг өргөмжл. Хүлээ. Нөгөө талаас яаж нөгөө боог чи ингээл те. Яаж ийна гэл ингээл баг ингээл ханцуугаа шумлал ингээл баг очиж гээд байгаа байхгүй. Та нар яагаараа намайг өрдөө ингээл ингэж гэл те. Бурхан энэ талаас тайван. Даниэл яг ийм зүйл тохиолдож байна. Даниэл гэн хин Давидэд 7
ах нь ажлын ярилцлаганд өргөдсөн. Тэ? Бүр дараагийн бүр хааныг сонгох гээд байгаа байхгүй да. 7 ах нь ажлын ярилцлаганд өргөсөөс ганцаархан тэндээс хонь хариулаад ингээд явж байгаа. Тэгээд дандаа баяр ёслол янз бүрийн юм болоход Давид ганцаараа хонио хариулаад нөгөө хариуцлагатай юмаа хийгээд үлддэг. Нөгөө хэд нь ингээл тэ сайхан дандаа юмд өргөдөг. Дараа нь бас дайн болоход яадаг вэ? Даниэл бас л хонио хариулаад үлддэг. Ах нар нь яадаг вэ? Дайнд явдаг, тий? Ингээд хамгийн бага хүү эрх үед Самуэль зүрхэн дээр ингээ гараад тавих. Тэр нь нөгөө ах нарт нь байгаагүй хамгийн хүчрхэг зүрх байсан. Тэрийг бүр мэдэрсэн. Та хэд хүртэл одоо бид нар хүртэл тэгдэг штеп. Хүний энергийг мэдэрдэг болдог. Тэ? Хизээ бурхан руу ойртох үед зэ. Бурхан руу ойртох тусам хүмүүстэй ингээд жоохоо ойртоход тэр хүний энергийг бүр мэдэрдэг болдог. Тэр чинь яаж бидний дотор байгаа ариун сүнс хүчрхэг болж байна гэсэн үг. Тэгэхээр бид хүн бурхан руу ойртох тусам бид хүн аюулаас ингээд зайлж идэг чинь тийм учиртай. Харин бурханаас холдох үед бид нар тэр аюулыг мэдэрч чадхаа болдог байхгүй юу? Нэг газар ажилд орох гэсэн чинь цаанаасаа дотроос чи ингээд биштэй гэж хэлээд байгаа чи юу вэ? Ариун сүнс ажиллаа хийгээд байна гэсэн үг. Яагаад вэ? Тэр ажил чам тохирохгүй гэж хэлээд байна гэсэн үг. Хэрвээ бурхантай ойрхон биш бол тэр ажил яг зүгээр гоё ажил биш та өндөр цалинтай минь ор гэд ингээ оруулчихдаг. Бурханаас хол байгаа нөхцөл. Тэр аюулыг бид нар мэдэрч чадахгүй. Хэдэн жилийн дараа гарах аюулыг хүртэл мэдэрч чаддаг болдог. Ойлгож байна? Гарын үсэг зурх гад ингэх гээд нэг л болж өгөхгүй байх юм бол тэр болохгүй л гэсэн. Дотроос чинь. Гүй эн чинь айгүй өндөр цалинтай, айгүй өндөр ашигтай болохгүй. Энэ үед бид нар логикороо удирдуулах гэдэг. Буюу тархиараа. Ингээд тархи зүрх хоёр зөрчилдөж эхэлдэг баг. Самуэль хүртэл бас энэ зөрчлийг мэдэрсэн. Ойлгож байгаа? Том ахыг нь хараад тархи нь болохоор юу? Гүй эн чинь яг л хаан болоход зориулагдсан хүн байна да. Ийм сайхан хандар том биетэй, сайхан залуу байна. Тархи нь тэгж хэлээд байна шүү. Гэтэл бурхан юу гэж хэлсэн? Биш. Ингээд 7 ах нарын бүгдийг дуудахад бүгдээрээ биш байдаг тийм. Ингээд хамгийн сүүлд нь Давидыг тослоод Давид яасан? 15 жилийн туршид ойлгож байгаа? Тослогдсноосоо хойш тослогдоо шууд хаан болсон уу? Үгүй. Хизээ хаан болсон. 15 жилийн дараа. Тэр 15 жилд юу болсон гэж бодож байна? Маш хэцүү замыг Давид туулдаг. Гэхдээ бурхан Давидыг сонгосон баг. 16 дугаар бүлгийн 1 дээр ингэж хэлж байгаа. Учир нь түүний хөвгүүдийн дундаас би өөртөө хааныг сонгосон билээ гэж хэлсэн. Ялгаатай да. Би Эсегийн хүүхдүүдээ сонгоно гэж хэлээгүй. Юу гэсэн бэ? Сонгочихсон. Чи зүгээр очоод тэрнийг тослох ёстой. Ойлгож байгаа? Таныг аль хэдийн сонгочихсон бурхан. Аль хэдийн сонгоцсон. Та магадгүй тэр одоо Давидын тэр хаан болох тэр 15 жилийн цөллөгтэй явж иж магадгүй. Тэр цөллөг бол юу вэ гэхээр сургууль. Их сургууль. Давид хэрвээ тосолсон өдрөө хаан болсон бол тийм алдартай нэр хүндтэй хаан болж чадахгүй байх байсан. Харин тэр 15 жилийн туршид тэрээр өөрийнх нь зүрх сэтгэл хүчрэхэг болсон. Саулыг хайрлах зүрх сэтгэлийг, өршөөх зүрх сэтгэлийг, дайснаа хайрлах зүрх сэтгэлийг бурхан тэр 15 жилийн туршид Давидэд өгсөн баг. Маш олон удаа Давид Саулыг цааш нь харуулчих боломж зөндөө байсан, амийг хорох боломж. Гэтэл Давид яасан? Хороодоггүй. Тийм гайхамшигтай зүрх сэтгэлийг бурхан Давидэд өгсөн. Абрахам Линкольны түүхийг та бүхэн бас мэднэ.
Абрахам Линкольн 1832 онд ажилласаа халагдаад ингээ бүхэл бүтэн 28 жилийн туршид бүтлгүүцсэн. Ажилласаа халагдсан. Дараа жил нь эхнэр нь нас барсан. Дараа жил нь бизнес нь дампуурсан. Дараа жил нь сенатад үзсэн чинь ялагдсан. 2-3 жил сенатад үзээд ялагдсан. Тэ? 28 жилийн туршид бүтлгүүтлийг үзээд ингээд эцэст нь Америкийн ерөнхийлөгч болоход хамгийн шилдэг ерөнхийлөгч болж чадсан. Тэгэхээр бидний амьдрал тохиолж байгаа бүтлгүүтэл энэ болгон маань болвол бид нарыг дараагийн том зүйл бэлтгэж яддаг. Унзаж байна. Тэгэхээр Давид яг тэр 15 жилийн туршид бэлтгэгдсэн шиг та магадгүй 5 жил, 15 жил, 7 жил, магадгүй 40 жил бэлтгэгдэж болно. Мосег хүртэл бид нар судлаад үзэх юм бол Мосе 40 жил бэлтгэгдсэн байна. 40 жил. Тэгэхээр Бурхны хувьд бол цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт тийм ээ. Биднийх шиг биш. Бурхны хувьд 40 жил гэдэг бол тийм урт хугацаа биш. Маш богино хугацаа. 1-р Коринд 1:29 дээр ингэж хэлсэн байна. Нэгдүгээр Коринд 1:29. Бусдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн доржсыг мөн гологдсныг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. Ингэх нь Бурхны өмнө ямар ч мах бодыг сайрхуулахгүй тулд болоо гэж. За Бурхан тэгэхээр хамгийн шилдгийг сонгодог байх нь уу? Үгүй. Хамгийн чадвартайг сонгодог байх нь уу? Үгүй. Харин хамгийн мөхөс доройг сонгож хүчрхэг болгодог. Тэгэхээр Бурхан таныг аль хэдийн сонгож гисэн. Аль хэдийн дуудчихсан. Тэгэхээр яг л тэр Давид шиг тийм ээ. 15 жилийн туршид дайсантаа хөөгдөж ганцаараа нуугдаж ингэж явах хугацаанд дуулал номыг хүртэл бичсэн байна. Дуулал номыг өнөөдөр бид бүхэн өдөр болгон уншиж ивэлийг авдаг. Тэгэхээр тэр гайхамшигтай түүх биднийг өнөөдөр хүртэл итгэгчдийн амьдралыг зүр сэтгэлийг өөрчилсүр байна. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн бидний амьдрал тохиолдож байгаа хүлээлтийн энэ он жилүүд яг нь биднийг хүчрхэг болгож идэг. Тэгэхээр бидний зүрх, бидний тарих хоёр заримдаа зөрчилддөг байх юм, тийм ээ. Хэрвээ бид нар тарихаараа удирдуулад явах юм бол Бурханаас холддог. Харин зүрхээрээ удирдуулж явах юм бол Бурхан руу ойртдог. Ингээд яванда Бурхантай ойрхон байснараа бид нар зүрх маань тарихаа удирддаг болдог. Тарих маань зүрхээ биш. Энийг Бурхан хүсдэг. Ингээ бид нар зүрх сэтгэлээрээ амьдралаа удирдуулад эхлэх үед маш олон аюулаас мултарч чаддаг. Дээрээс нь гайхамшгүүдийг бас үзүүлж чаддаг. Бусдыг зөв зам руу чиглүүлж чаддаг. Хин нэгний гаднаас нь хараад дүгнэхээ болдог. Ямар нэгэн зүйл тохиолдоход яадгүй. Яг тухайн нөхцөл байдлаар бид нар дүгнэхээ болдог. Өнгөрсөн 7 хоногт ажлаа хийгээ сууж исэн. За манай эхнэр бас хэлсэн тийм. Миний нөгөө байгуулсан компани Cornerstone AI гэдэг компани байхгүй. Cornerstone гэдэг нөгөө булангийн чулуу гэсэн. Гологдсон чулуу тийм. За тэгээд ажлаа хийгээл байж исэн. Ариун сүнс эндээс энэ шав руугаа холбогд, энэ шавтайгаа уулз гэдэг ийм нэг мэдрэмжийг өгөхгүй юу. Тэгэл тэр дор нь шууд хэрэгжүүлээд, шууд мессеж өчээд за багш нэг уулзах хэрэгтэй байна. Чамд нэг ийм юм хэлэх гэсэн, ярих гэсэн, зөвлөгөө өгөх гэсэн ингээд. Багшаа тэгээ би жишээ нэг тэмцээнд явах гэж байгаа маа. Тэмцээнд явж ирчээд тэгээ уулзъя гэд. Тэгээ нөгөөт маань яг 7 хоногийн дараа өөрөө мессеж өчөөд ороод ирж байгаа байхгүй. Багшаа нэг уулзна гэсэн хизээ уулзах хоёлаа гэд. Тэгээ хоёлаа уулзаад
Тэгээ ингээд уулзсан. Би нөгөө тайлбарлаж хэлээд за багш нэг ийм компани байгуулсан. Тэгээ чамаа ингээд ажиглахад чамд ийм аюу гой вебсайт ийм систем хэрэгтэй. Тэгэх юм бол чи 2 3 үйлчилгээгээ ингээд нэг газар оруулаад тэгээд энийг ингээд одоо бүх шавнартаа бүх суралцж байгаа хүмүүстэй хүргэх боломжтой гэсэн чинь нөгөөт маань бүр ингээд нүдэн нэгдэ. Ямар сони юм багш. Би бүр надад яг ийм хэрэгтэй байсан шин. Тэгээ би бүр ингээд уучраа болохгүй хаанаас яах уу гэд ингээд яваадсэн. Сонирмоо. Яг тэр мөчөд яаж ийн ариун сүнс надад сануулж байхгүй. Яагаад вэ? Бурхан хүн болгоныг мэддэг. Хүнд юу хэрэгцээтэй гэдгийг мэддэг. Тэгээ бит хоёр ярилцаад шууд ажил хэрэг болгоё гэд гэрээ хийгээд шууд ажиллаа эхэлж байгаа. Тэгэхээр бид нар Бурхантай ойрхон байх тусам тэр бидний дотор хэлж байгаа тэр зөөлөн дуу хоолой гэдэг байна шүү дээ. За одоо ингэ шүү. За одоо ийш яваа шүү. За энэтэй уулзсан шүү, тэ? Ариун сүнс ингэж юм. Аюултай зүйлүүдээс бид нарыг бас яадаг хамгаалдаг. Тийшээ бит яваач. Одоо ийш яв. За манай даваа маань өнөөдөр бас сүмдээ ирсэн. Маш их баяртай. Өглөө ингээл уц дуурхаар нь би гайхаад багшаа бас өнөөдөр очиж чадахгүй нэл гихэж байгаа болов гэд. Ингээд хүмүүстэй яг тэгж бидний нөгөө логик тархичи тэгж ажилдаг те. Яагаад өнгөрсөн олон удаа ирээгүй болохоор юу ч тэгж л ажиллаж байгаа байхгүй. За одоо уцтаад ирж чадахгүй нэл гихэж байгаа л үгээд. Тэгсэн чинь багшаа уловч байхгүй юу гэдэг. Оо би ч бөөн баяртай. Баярлалаа эзэм. Тэгээд даваад мань одоо өчигдөр орой ингээд эргэлцсэн гэж байгаа байхгүй. За маргааш сүмдээ очих уу яах вэ? Сүмдээ очих уу яах вэ? Тэг өнөө өглөө яасан. Сүмдээ очих шийдвэр гаргаж. Энэ юу? Ариун сүнсийг сонсоод тэр шийдвэрийг гаргаж байгааг нь шинж гэсэн. Тэгэхээр яг тэр бидний дотор зөөлөн шивнж байгаа тэр дуу хоолойг бид нар байнга сонсож үйлдэж байх хэрэгтэй. Үйлд болгож явах хэрэгтэй. Ерөөсөө тэрийг игнор хийж болохгүй. Үл тоож ерөөсөө болохгүй. Харин үл тоогоод байх тусам сүулдэ тэр сонсогдгоо байдаг байна. Яг Самуэль Бурхны тэр хэлсэн үгийг үл тоогоод байсан бол яах нь вэ? Буруу шийдвэр гаргаад өөр хүнийг тосолж хаяад за ингээд израилчууд яасан дахиад ингээд те өчнөө олон жил яах вэ? Буруу замаар явах байсан байхгүй. Гэтэл Давидыг сонгосноос болж яасан? Израиль дахин сэргэн мандалд явагдаж байгаа. Давидын дараа юу? Хин хаан болдог лээ. Соломон хаан бол хүүн тийм ээ. Ингээд яасан өчнөө олон жил израилчууд ивэл авч байгаа. Юунаас болж? Самуэль Бурхны дуу хоолойг дуулууртаа дагснаасаа болж. Гэхдээ өөрийнх нь логик сэтгэлгээ орж ирсэн үү? Орж ирсэн. Хизээ хоёр ч удаа орж ирж байгаа тийм. Би ааж гинэ, би очмооргүй байна. Нөгөөх нь яасан? Гэхдээ энэ том хүүгийн сонгоч ил да. Энд чи айгүй айтах юм биш. Тэгэхээр бид нар ямар ч үед нөгөө алхан тутамдаа Бурхантай байх ёстой гэдэг чинь энэ байна. Хүнтэй ярилцах үедээ дотроо залбир. Дотор хүнээ тэр сонс, тий? Ийш тийшээ явахдаа дотроо залбир. Бурханаас асуу. Хин нэгэнтэй уулзахаас өмнө дотроо залбир. Бурханаас асуу. Энийг биш, энийг битгий сонс. Ойлгосон уу? Энэ тарих даннаа буруу шийдвэр гаргадаг. Хүнийг хараа гаднаас нь дүгндэг. Гаднаас нь дүгнчээд дараа нь эцэст нь харамсаж байгаа бодол чинь бидний зүрх сэтгэл баг. Гэхдээ нэг тийм мэдрэмж төрөөд ийсэн шүү. Гэтэ би тэрийг тоогоогүй тэгсэн яг ингэсэн байж. Тэ? Тэр чинь бидний зүрх сэтгэл дотор байгаа хүн хэлээд байгаа. Бурхан хэлээд байна гэсэн. Амен. Тийм учраас бид бүхэн ямар нэгэн зүйлээс хоцорж болно. Гэхдээ Бурханы цаг хугацаа үргэлж төгс төгөлдөр байдаг. Давид хаан яг л төгс төгөлдөр цагта хаан болсон. 15 жилийн дараа. Таавал алидийн сонгогдсон. За одоо хаан болох нь юу юм те? Гэхдээ ямар ч байсан ямар нэгэн үйлчлэл дуудагдахад тэр өдөр чинь ойрхон байх бол. Бурхан таны гайхалтай ивэх бол. Ажлаар чинь дамжуулж олон хүмүүсийг ивэх бол. Давидаар дамжуулж Бурхан маш олон хүмүүсийг ивээсэн. Хүүгээр нь дамжуулж те маш олон хүмүүст ивэл хайраа хүргэсэн. Яг үүнтэй ижилхэн танаар дамжуулж маш олон хүнд хайр ивэлийг хүргэх гэдэг. Манай шүрийгээр дамжуулж маш олон хүмүүст яаж байна? Маш олон одоо зураачтад хайр ивэлийг хүргэх гэдэг юм гэсэн тийм.
За манай даваа нь бас гагнуурын хичээл эхлүүлнэ гэж. Маш олон гагнуурчдыг бурхан бас ивэх гээд байна. Тэгэхээр бурхан айлтын сонгоцсон, дуудсан. Маш олон хүн дундаас дуудсан байгаа шүү. Өнөөдөр манай игч бас ирсэн байгаа нь энэ тохиолдол биш. Бас л дуудагдаж байгаа. Тэгээ өнөөдөр би даваад ус хэлсэн. Өнөөдөр багш нь аюу гой сургаал номлол бэлдсэн. Маш анхааралтай сонсороо. Тэгээ яг бурхан Давидыг сонгосон шиг манай сүмийн гишүүдийг бүгдийг сонгосон, дуудсан. Сонгох гэж байгаа биш. Аль хэдийн сонгочихсон. Амен. Тийм учраас та бүхнийг дуулууртай байгаасаа гэж хүсэж байна. Бурханы дээр зөөлөн чимж байгаа тэр дуу хоолойг сонсож өдөр тутам алхан тутамдаа үйлдэж байгаасаа гэж хүсэж байна. Хамтдаа залбирцгаая. Гахалтай эзэн минь энэ сайхан цаг мөчийг бидэнд өгсөнд баярлалаа. Эзэн минь Самуэльтэй ярилцаж байсан шиг бидэнтэй ярилцаж бидний дотор хүнийг хүчрхэгжүүлж, ариун сүнсийг нь хүчрхэгжүүлж байгаа таньдаа маш их баярлалаа эзэн. Аав тэгээ сүмийн минь ахан дүүс бүгдийг сонгон дуудсан таньдаа маш их баярлалаа. Бид бүхэн өөрсдийнхөө хүсэл зорилгыг биш, таны хүсэл зорилгыг хэрэгжүүлэхээр дуудагдсан мөлий эзэн. Учир нь таны хүсэл зорилго бусдын сайн сайхны төлөө байдаг. Харин бидний хүсэл зорилго зөвхөн өөрсдийн төлөө байдаг. Тийм учраас бид бүхэн өөрсдийн хүсэл зорилгын өмнө таны хүсэл зорилгыг тавихыг хүсэж байна эзэн. Бидэнд хайр ивэлээ үзүүлж, бидний гэм нүглийг уучлж, бидэнд амар тайвныг өгсөнд баярлалаа эзэн. Эзэн минь ирэх шинэ 7 хоногийн туршид бид бүхэн айцсаар биш, итгэлээр өдөрдуулахыг хүсэж байна. Дотор минь шивнэж байгаа тэр зөөлөн дуу хоолойг сонсож хэрэгжүүлэхийг хүсэж байна эзэн. Таньда маш их баярлалаа эзэн. Ирэх 7 хоног бүгэлдэн таньда даатах. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгээ YouTube үзэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний бурхан ивэх болтугай. Тэгээд бусад сул цагуудаа та бүхэн бас илчилт сүмийн Facebook хуудас болон YouTube-ээс манай видео хичээлүүдийг постуудыг бас үзэж ивэлээ авч байгаарай гэж хүсэж байна. За тэгээд та бүхнийг бурхан ивэх. Амен.